сайн байна уу? За яахгүй нэг таны амьдаар үзчихсэн. Яг дэрэгдээс нь үзсэн хамгийн шилдэг тоглолт яг перформанс юу байсан бэ? За мэдрэмжээсээ хуваалцаач. Тэр амар байсан. Би баг 20 цаг унтаагүй очсон аахгүй. За. Тоглолт хийхэд 2 цаг үлдээхдээ тэгээд яг тоглолт хийсэн чинь зүгээр шууд дотроосаа зүгээр шууд зүгээр сэрэж ирсэн шүү дээ. За маш баярлалаа. Макте Маркос юм байна. Оо хизээ. 2022 оны зун Америкт нэг фестивал үзээд. Аха. Тэгээд performance нэрвас. Аха. Зөндөл байгаа л да. Хамгийн гоё нөө. Тий. Нью-Йорк толгойхтай цаг Мишуга үзчихсэн. Тэр л одоо миний хамгийн амар лайв перформанс хийсэн та. Мишуга. Хизээ байсан бай. 18 онд л үзээд тавьчихсан. Тэр л хамгийн амар байсан. Баярлалаа. Баярлалаа. LCD sound system. When? August of 2023. Great, thank you. Бэтэр үснэ. Өчтөр нөгөө нэг 6 нэг юу штэ. Хайрсан. Royal Heart-сан. Тэр охины лайв үнээр гоёсан. Тэгээд ер нь бол би өөрөө нөгөө эмгтээчүүдийг дуу хөгжүүлсэн сонирхтой хэрхэн лайв дуулна гэж амар хардаг байхгүй юу? Яг гоо эмгтээчдээс харантай. Тэгээд яг урлагийн талаас гэвэл эмгтээ перформанс хамгийн шилдэг өчтөрийн тэр нэр нь юу лээ? Royal Heart-сан. Тэр үнээр гоёсан. Чи үзчихвэл мундаг шүү. Окей. Таны Юу яг нэг гитоныг сонсдог. Гитон амар гоё шүү. хизээний өчигдөр хоо тий. За маш баярлалаа. Түрүүчлийн short press бүр амар авсан. Йоо энийг хийсэн амар. Яг нөө бараа ороод тэгээд бүр амар гоёсэн. Хамгийн түрүүнд Night Train орж ирж байна. Тийм мэдээж Playtime-ийн тоглолтууд Cigarettes After Sex байна тий. Хай нэг нь яг дахиж шууд одоо үзэх боллаа. Нэгийг л нэрлэл алийг нэл. Би ер нь Night Train-ы нэг жил хагасын өмнө жилийн өмнө болсон тоглолтыг үзсэн. Тэр их гоё байсан. Камертон их сонсчихсан. Камертон? Тий. Яг амьдаар нь? Тий. Тий, аль тоглолтыг онцолж хэлэх вэ? Аль юу? Ер нь зөндөл тоглолтын үзчихсэн. Бараг бүгдийг л. Өчтөр sound үзсэн шүү дээ. Sound амар гоёсан. Яг нөө бид дандаа үздэг те. Гэхдээ яг ингээд амьдаар үзэхээр бас нэг юм тоглолтууд нь өөр юм байлээ. Тэгээд 44-ийнх бол яг 44 л өөрчлөлт тийм. Яг нөгөө emotion гэдэг нь амар гоё гарсан. Тэгээд тэрнээ дараа happy байсан. Энэ удаагийн Playtime-ийн хувьд болохоор видео байсан. Яасан тий яа. Оо, зааш яасан хэцүү асуудал. За би бодоод за тэр та нар шууд кат шүү дээ. My sister. Хамгийн сүүлийн тоглолтыг үзсэн. Америкт. Яа, за мэдрэмжээс нь хуваалцаач. Ой, манай хүн Hope Center болцох хав харахуд болдог. Өөр дээрээ гэрэл ерөөсөө тусдаггүй нэ. Los Angeles-ийн church дотор хав харанхуу юм church дотор хүмүүс угаад амар гоё. Яа, за баярлалаа. Ой, би яг зүгээр яг одоо санаад тусч байгаа юм гэвэл би ясна Москвад оюутны тийм акустик үздэг зохион байгуулалт тусалж байгаа За. тэгж яхад манай Монголоос нэг соёлын уртын дуучин охин ирээд дуулж ирсэн. Тэгээд тэр охин микрофон ингээд урдаа тавиад 1 метр зайтай 1 метр хагас ингэж ярьж байгаа дуулж байгаа байхгүй. За. Тэгэхэд босод хүмүүс ингэж дуулж байгаа шүү дээ. Ингэж байж дуулж ирсэн хүмүүс хамаагүй давж дуулаа. Би тэрийг шууд би мах бодондоо мэдэрч авах тэр дэлгүүн хэмээг нь шууд ингээд доороос шар ус босоод тэгээд уртын дооны тэр гайхамшиг яг тэр үед мэдэрч ирсэн. Ямар гоё. Зүгээр одоо тэр дуу чимээгээрээ хүний бие баг нэвт цоо авч байгаа байхгүй. Тийм. Дууч нэрийг санаж байна. Нэг оюутан байсан сойсон. Маш их баярлалаа. Тий баярлалаа. За. Танд яг ямар мэдрэмж төрсөн? Яг нэг тайсан дээр яг бүрэн чиглэлтэй франс тавьж байгаа хамтгаараа яг нийлээ нэг цагц яг франс тавьж байгаа юм баг тэгэл хамгийн их гэж бодчих хайлайт байлаа. Яг өвсөс юм байна. Эхний өдөр Playtime эхний өдөр тоглосон. За. Бүр яг мэдрэмж нэг дотроос гал филингээр бүр ингээ галзуу тесрээд бутлаад ингээ хайлаад яг гүкийн нүрд мэдрэмж бүр амар орж ирсэн. Анх удаа би тэр атлас ассан байхгүй юу?
Гэхдээ яг өнгөрөөсөө мэдэж чадсан. Маш баярлалаа. Татарын тоглолт байсан. Татарын тоглолт. Нөө айн жилийнх нь нөө. За яагаад танд хамгийн шилдэг санагдсан бэ? Яагаад гэвэл би ч нөгөө нэг багаас 8 дугаараас эхлээд татар сонссон. Найзтайгаа нийлээд айгүй нэг сонссон. Тэгэл ерөөд нөгөө багын дорсон чи тэр үед айгүй сэтэрсэн гэх юм. Тэгэл юу байсан. Сайн санагдсан да. 22 оны assist байсан. Assist. Яа амар өссөн те. Тэр ямар мэдрэмж төрчихсэн бэ тухайн үед танд дуусах? Миний яг тухайн үед амар сонсдог байсан. Сафиргээ доондод зүгээр би амар ниссэн. Зүгээр амар байсан. За одоо шууд яг орж ирж байгаа нь болохоор Нью-Йоркт Refused гэдэг хамтлагийн концертыг үзэхэд болоод 2011 хавцаа юм уу? Тэгээд уур амьсгал ямар байсан бэ? Ямар мэдрэмж төрчихсэн бэ? Энэ хамтлаг нь болохоор тоглож байгаад ерөнхийдөө айгүй удаан хугацаагаар чөлөө аваад тэгээд ерөнхийдөө бол буцаа тоглохгүй гэж хагаад гинт буцаад ерөнхийдөө Нью-Йоркт анхныхаа шоуг тэгэхэд болохоор бүгдээрээ ингээд амар гоё юмтай тэгээд хэдөөс ч гэсэн хичнээн удаан тоглоогүй ч гэсэн буцаа тоглохдоо амар гоё перформанс үзүүлсэн тэгээд чи амар хэцүү асуулт асуулаа надад. Яагаад гэвэл би ч одоо их олон юм үзсэн юм шүү дээ. Тэгээд тэгэхээр одоо ингээд удаад юу яагаад ингээд шууд ингээд хэцүү байна. Би бол одоо ингээд өнөөдөр шүү дээ энэ амьд хөгжмийн рок хөгжмийн биш шүү дээ наадам дээр явж байгаа хүртэл би хамгийн одоо гайхамшигтай миний чиний тавьсан асуултанд хариулах юм бол шүү дээ би Норвег бонцтойгоо хажууд байж байгаад Норвег бонцтойгоо дуулж яхад шүү дээ сонсож чад тэр юу одоо хүртэл шүү дээ надад арилддаг байхгүй юу? Ямар гоё юм бэ? Тэр үед бас танд ямар мэдрэмжийг төрчихсэн? Тэр бол шүү дээ ингээд тийм окторгүй мэдрэмжтэй. Тэгээд би Норбонсготой цог Нью-Йорк руу цог битээ явж байсан. Тэнд очиод ягаад би Норбонсгог Бродвейгийн Symphony Space гэдэг театрт зарлаад Норбонсгоо ингээд дуулаад тэгээд би Америкчуудад энэ хүн 70 жилийн дараа та нар дээр ирээд энэ Монголын энэ сайхан урлагийг та бүхэнд үзүүлж ийн шүү гэсэн чинь өстэй хүмүүс маргааш нөгөө тэр Нью-Йорк Таймс дэжтэй гайхамшигтай сайхан өгүүл артикл гараад тэгээд би тэрийг бол одоо хүртэл мартахгүй байна те. Ямар гоё юм бэ? Маш их баярлалаа танд энэ гоё дурсамж аваад. За. Баярлалаа. The Parsons-гийн хамтлаг байсан. Германаас гаралтай. Тэрийг үзчихсэн. Тэр хамгийн гоё санагдсан. Яг тэр үеийн бас мэдрэмжээс аваалцаач яагаад амар шилдэг санагдсан бэ? Дугуйлсан амар гоё санагдсан. Тэгээд дээрэс нь нөгөө нэг электроник гоё. Надаа электроник хөгжим илүү гоё санагдсан болохоор тэрний амар гоё байсан. Өдгийн хамтлагийн 22 оных байлоо 23 оных байлоо байсан. Амар гоё сэглээс билээ хуцлах хүртэл амар гоё тэгээд амар нөх хийл мил ингээ оруулаад ирсэн байсан. Тэр амар гоё санагдсан. Гок. Хизээнийхэн тоглолттой. Өчигдрийн тоглолт юу вэ? Фэр өндөр болсон. Ямар байсан бэ тэр дугаар амьсгал? Үзүү саваас орсон болохоор гайгүй өчтөр лог нь алсан. Яаж байгаа бүр ингэ шилдэ уусан савж байгаа. Оо, nice. Тэгээд хугаснаа жижлэткөр хайлуулад наацаа. Вау, за баярлалаа. Колос. Хизээний яг тоглолтын нийлбэ? Жил бол. Жил болоо. Өөр тэгээ айгуу гоё байдаг те. Плейтайм дээр энэ жилийн бол илүү сонирхолтой хамгийн сүүлийн тоглолтыг бол дууг билүү гоё тоглосон. Тэгээ ингээд хүмүүсийг бүгдийг масаар хамруулаад суулгаж байгаа бүгдийг болсон. Тэр илүү гоёсэн. Тэр гоёс те. Моно. 2 жилийн өмнөх моно. Аймаг гоёсэн. Бороо олтгон дүүшээ. Яа гэдэг амар таарсан. Сайн тийм юм бас айгүй гоё байлаа. Тэр бас гоё байлаа. Яг тэр бас мөчөө санагдуулахаар байлаа. Тэр шорт бэрээс үзээгүүд айгүй харамсаад байсан. Яг амжаагүй. Сүүлийн 2 дундад амжиж очиод. Тэр бас сонсчээ те. 2018 оны Practice Edge-нээсэн. Тэр удаас ямар мэдрэмж авч байсан бэ? Зам задраад байд айгүй олон хүмүүстэй. Тэгээд чинь өөрөө ингээ бүх хөгжмөө өөрөө гаргаад тэгээ хооронд нийлүүлээд тоглож байгаа шүү дээ. Тэнгүү зүгээр like in other words like unbelievable. Amazing. Ever seen? Probably Kendrick Lamar in New Zealand. Oh my god! Yeah, Auckland City Limits. He crushed it. Yeah. Oh my god! Can you like just tell us how you feel? How did you feel? And what was the atmosphere? Static. All the crowd was on the same buzz. This was right after Pimp to Pimpa Butterfly came out, so it was the first time he was playing them live. Oh my god! It was also good.
I'm so envious. Thank you. Alright, thank you. Thank you. Тий 19 оны Jasmine Horn. Гаднаас бол тийм нэлээд сайн байсан. Тэгээд Монголоос бол сая филмон дээр басан яг чилүүг ингээд нэг хурын чуулганд дөрүүл байгаа. Чилүүгний перформанс амар сайн. Бүр амар сайн байсан. Тэгээд би яг бүр зорж очиж ингээд бүх юмнуудаа засуулж агаад очиж яг хэсэг тоглолтын хэсгээс нь үзэж байсан. Над tapar хамгийн гоё байсан. 18 оны Coachella-д би Jamiroquai сонссон. Амар тийм амар их чөлөө тэгээ нөгөө хөгжим амар ингээд нөгөө хүчгэлүүлдэг шүү дээ. Тэгээ funky. Тэгээд ингээд бүх everybody зүгээр ингээд бүх хүмүүсд ингээд их чөлөөтэй ингээд юу юмсаа хамаагүй юу яах намаагүй тэгээд enjoying the moment. Тэр хамгийн гоё байсан. Маш баярлалаа. Таны хувьд хараа. Сая сүүл 5 сард Япон явж Red Hot Chili Peppers үзсэн. Багасаа яг entertainment болж өгсөн хамтлаг. Одоо Central Californication клипийг санаж шүү дээ. Тэрийг багахтай MTV дээр үзээд гэжсэн. Тэгээд яг сая Токио руу явж зорж үзсэн. Тэгээд супер секси байсан цаг. Баярлалаа. За зүгээр. Dark and Seal. Нөгөө Saitama Super Arena тэр дөрөвсөөр үзсэн. Нөгөө хайд гэдэг дуучтай. Бид нэр амар гоё. Тэгээ бид хоёр нөгөө бүх юм японоор хийсэн болохоор ингээд видео аваадсэн чинь сүүлд нь бид нар хөөгдсөн. Видео авч болохгүй гэдэг бүр амар сториотой. Бидний орд нөгөө юу нэрээд хамгаалагч нэрээд хоёр басаад явах хэрэгтэй. Бид хоёр яаж ч японоор яриад байгаа. Бид хоёр юу ч ойлгохгүй. Тэгээд кеклсэн шүү дээ. Тэр гоё. Хамгийн сүүлд нэг 4 дуу уулзсан байсан баха 5 дуу. Тэгээд би кеклсэн. Kings of Convenience өнгөрсөнчл Нью-Йоркт үзсэн өнгөрсөнчл гэжтэй хавар үзсэн юм уу да? Тийм тий. Нью-Йоркт үзсэн тэр амар гоё байсан. Хүмүүс нь башар бичлэг хийхгүй. Яг сонсоод тэгээд яг ингээд 20 минут сонсдог байсан. Хүмүүс нь одоо ингээд 40 30-тай болсон. Аяг өөр байсан. Тэр 18 онд Glass Animals-ыг үзчихсэн. 18 гэний 17 онд юм уу? Хаан тоглосон. 16 онд юм байна. Тэр чинь Singapore Laneway Festival гэж болдог. Тэнд дахт нь үзчихсэн. Тэр чинь зөвхөн Heatwave дээр гарахаас өмнө аягүй хөөрхөн. Тэгээ яг тэд нэр ингээд амьдар тоглолтонгууд зөвхөн яг сонсож байгаа шигээ биш. Яг ингээд бүх inspiration, influence нь хаанаас гарч идэв бүгдээрээ сонсогдоо rock, rap, юу гэдэг бүх юм ингээд амар гоё орж ирээд тэгээд live тоглолтод чинь ингээд ийм гоё байх хэрэгтэй мэй гэж амар бодож ирсэн. 22 оны Mono амар гоёсэн, барамаротойгоо сүртэй сайхан нааштай морсон. Өчтөр видео тейп амар байсан. Төв амар гоёсэн. Тийм тоглолтод бол ер нь бүгдээрээ гоё. Хон би хоёртой үзчихсэн. Амар дуртай жаа байхдаа тэгээд яг тоглолт хааны Сингапурын тоглолтын өмнө нь яг таавар орохоо мэдгүй төөрж явж байгаа дуучинтай тааралдаад селфи авах бахалаад амар хөөрхөн тийштэй зарж байсан. Тэгээд ингээ final interest sign хийлгэжсэн. Тэр амар гоёсэн. Өөр юу байлаа. Янагс амар олон хүмүүс хэлсэн ш. За тиймэрхүү шаалж гин би амар гоё хайсан. Йоо. Тэр үед бас байсан. Тиймэрхүү л гэсэн. За маш. За бид нэг атаархуулаад үзсэн. Баярлалаа.